За тэгээд сая манай найруулагч бас нэг хоолны тухай хэлгээд яг тэндээс загинж байна. Тэгээд бид гур бас хоолоо идээд байгаа мөртлөө ингээд хоолныхоо тухай яриаг удаад хүннүүгийнхэнтэй баярлаа. Тийм амар тийм. Энэ бол шууд директ маркетинг явж байгаа байхгүй. Хүннүү ресторанд болохоор 3 пив авах юм бол хэдийг үнгүү? 1 пив үнгүү. 1 пив үнгүү. Ийм бонус зарласан карантин. 3 пив аваад мега гэж хэлэх юм бол 1 пив үнгүү. Бүүм хэлэх юм бол өгөхгүй. Бүүм хэлэх юм бол 4-ийн үнэг төлөх болно. Та нар наваг яагаад Вьетнам гэдэг. Ер нь баачка багтаа яг бүжигчин болно гэж яг боддог гэсэн үг шүү дээ. Юу болно гэж боддог. Юу хийлгэж болох жоо бүжигчин болно шүү дээ. Би яг математикийн багш болно гэж боддог гэсэн үг байхгүй. Харин л тий. За сайн байцгаана уу? Мабибо. Эпизод 10 инхүү эхэлж байна. Тэгээд өнөөдрийн аль биесны хөтлөгчөөр болохоор Амар production баачка миний бие ажиллана. Тэгээд зочноор болохоор манай хоёр байгаа. Гэл хэлдэг юм да. Баярлаа. Өөрж оролцуулж байгаа. Тий. Яг хоолунд идтэй. Юу та нэвтрүүлэг спонсортой болсон юм уу? Яасан? Тий, манайх жоохон бас хөөрхөн хурган спонсортой болсон байгаа. Тэгээд ер нь нэвтрүүлгийн өнгө хев маяг бас ингээд өөрчлөгдөж байгаа таа хүмүүс харж байгаа байхгүй. Тий. Хоолтой боллоо, пивтэй боллоо тий. За мөн үү. Тэгээд нэг зүйлийг хэлмээр нь яг энд урдталт мик байгаа. Тэгээд микний тогтоогч байна гэд миний авчирсан санитас хэлсэн байна. Бүх юм яриа гэж. Тэгээд бүх юм яриа. За сэхлүүд тавьдаг чи. За ингээд өнөөдөр дугаар маань Хүннүү ресторанаас хурж байна. Тэгээд чи надад хэлэхгүй гэрээ ийцэн үү? Тийм ээ өгшөө. Хэдийг авсан? Тэрийг хэлээд их. Дараа нь нисэн л. За ийм байлаар үс шүү дээ. Харж нэг авсан ингэмээргүй. Харж ав. Бүүмтэй. Би ч багын л юм л байсан юм л та. Бүр багасаа тийм байсан л та. Манай бүүмтэй чинь бас нэг жоохон бахтаа пест хип хоп юм. Паст гэдэг. За баачкатайгаа уулзаагаа хэр утга. Соёл зүйл перфектээс хойш таараг байхгүй шүү дээ. Бараг 2 жил болж байна даа. Сая танилцаг юм уу? Тэр чи багын хадаад шүү дээ. Жижиг. За баачкагаар зөндөө сонио хачин байгаа гэж ер нь бол шуум сонсогдоод байсан шүү. Яах вэ нөгөө карантины үеийн эффект гэ butterfly effect гэдэг нэг кино байдаг шүү дээ. Ахиу амар шиг тэрнтэй адилхан л. Карантин эффект дээр нь орчоод байна. Тэгээ нөгөө нэг сүүлийн үед тэгж нэрлээд байгаа байхгүй гаж хүсэл гэдэг нэг юм байдаг шүү дээ. Бүр яг муухай гаж бол биш л дээ. Тэгээд багасаа бодож исэн юмнуудаа ингээ хийж эхэлж байна. Үйлдэл болгож эхэлж байна. 16 жил ингээд бүжиг урлаг ингээд төрлөөр явцсан. Энэ тоогонд ч юм бас тий. Бас тий. Арай өөр юм санагдаад тэгээ рэпер болж хутлаа ирсэн. Тий. Янз бүрийн юм бийж байна да. Ер нь баачка багтаа яг бүжигчин болно гэж яг боддог гэсэн. Юу болно гэж боддог. Юу хийлгэж болох жоо бүжигчин болсон. Би яг математикийн багш болно гэж боддог гэсэн. Харин л тий. Зүгээр багтаа яг үнэндээ юм боддгоо байсан юм. Би тийм боддгоо байсан. Яг тэгэж асуудгүй байсан юм чи яах юм. Мэдхгүй юм чи. Хинч тийм ярихгүй шүү дээ тэр тухайн үед ч тийм. Уртгаа хийгээ явж дээрэмдүүлэхгүй хүн шиг сургуультаа явуул гэдэг тийм л үе байсан юм чи. Чи яг ямар хүн болох уу? Тийм ярьдгүй байсан. Яа тэр чи тэр үед инфлюенсерч байхгүй. 33 10-аас өмнөх үе юм шүү дээ жаа гэсэн. Хайл анаас төслөө. 18. Хаана вэ? 19 дэх орол хаан бол дүрг. Одоо нөгөө нэг комнатын шар байрнууд гэдэг шүү дээ. Тухайн үед чи харуудын орол гэдэг нэртэй байлаа манай. Маа нэг. Тийм маа нэг жинхэнэ нэг байсан бохгүй. Маа нэг тийм маа мега асуу. Халуун усгүй байранд амьдэрдэг байсан шүү. Саак. Тэгээ 10 жил гэсэн чинь нөгөө хин найруулагч Тамир ус танаа ингэсэн юм л тийм. Сүүл би чиний оруулсан зургаас харсан. Тийм. Тэгээ одоо нөгөө Метагийн К бас тийм. Одоо ингээд бид гоо. Тэгэл та яг маазраад идэв юм шүү дээ. Тийм. Ийм маазраа нэг явуулаа. Би бүр хиний баачкагийн постууд дандаа нөгөө юуг фантастик юмнууд хитэн юмнасаа юмнууд л далжсэн юмнууд дээл бодлоо далжгнаа фэйсбүүк гэдэг. Тийм. Тэгсэн дээр 1 10 жил хийсэн бэл. Харин тийм шүү дээ. Тийм баха. Тэнгүүд нэг нь электроник спорт гэх зэ одоо К гэдэг байгаа. Нөгөөх нь яг кино урлыг салбарх. Тэнгүүд баачка яг хоёулын зэрэг хийгээд байгаа байхгүй. Тийм юм те. Гоос тоглолчин, кинондоос тоглолчин, бүжиглчин. Говийн талаар баг маг. Баг жоохон асуудалд орцсон. Одоо та нэрдээ ер нь мэдж байгаа байлгүй шуум бол амар гейминг дээр бол аимшигтай муухай үйлдэл болсон байгаа.
Тоглогч нар нь компьютер хулгайлж мулгаалдаг хэрэг гарсан шүү дээ. Компьютер сошиал яг Ярьцсан тийм. Одоо ярихаас өөр арга байхгүй. Амар гомдсон юм шиг чинь нэг юм. Найз охин нь нэг юм найз залуудаа гомдоод тунж байгаа юм шиг болсон шүү дээ. Чимээгүй сууж муугаад булан орч шиг эм орч ороод арай гэршиг зүудтэй bootcamp бол ер нь тийм шүү дээ. Тэндээ амьдэрч исэн бохгүй. Тэр чинь 4-5 сар орчим амьдэрсэн шүү дээ. Тэгээ чи өөрөө гоо тоглолтог мэдчихэж байгаа шүү дээ. Ер нь тэр салбар ямар. Чи наваг бас яаж лиг шатыг мэдж байгаа шүү дээ. Манай энэ чинь сүүлд бичлэг тавьсан байсан. Тийм үү? Бичлэг төсөө. Би бүр амар шаасан шүү 5 дээ. кил хийсэн байгаа байхгүй. Хакасаа. Дараа нэгээс салгалаа. Бардгүй хүмүүс банцсандаа нөгөө хак гэж ярьдаг байхгүй. Тэдний нэг л юм байна. Яг шүү. Бачка хизээс тоглож эхэлсэн бэ өөрөө. Windows 98 ашигладаг байх үе. Шарг маустай байх тийм. Шарг маус. Нэгний нэг өгс баг. Нэгний нэгээс өмнө байхгүй. Нөгөө Doom гэдэг тоглоом байдаг гэсэн шүү дээ. Оо тий. Quake энэ төр байдаг. Quake тийм. Тэднэр байхгүй. Мэдгүй ингээд нөгөө компьютер авчираад өгцөө ээж. Тэг ингээ харж байгаад энэ нэг юм сонин юм icon ухаар нь хоёр дараал орч буу гараад ирсэн байхгүй. Оо тоглоом юм байна. Тэгэд бүх юм яг Quake-ээс эхэлсэн байт. Гэтэ мэдээж тэрнээс өмнө нөгөө нэг Mario энэ төр тоглолдог юм. Тийм Sega Mega. Тэг би ч бас Dota-нд амжилтлага хэдэн жилиг зориулсан шүү дээ. Тэг одоо нөгөө нэг ийм ярих гэдэг юм л да. Тэр нөгөө нэг багасаа компьютертэй харьцаа сурчгаар тэр нь өөрийн мэдлгүй нэг юм хөвшмөл болоод дараа нь ингээд нэг юм одоо сургуульд сурах ч юм уу ажил дээр гарах ч юм уу те ядаж ингээд keyboard-ны хэрэглээ нэг юм харахгүй шивж мэдэрч болцсон те нэг компьютерийн нэг юм keyboard-ны хэдэн командтай болцсон ч юм уу те тийм их амар хэрэг болсон уу Болгүй яах вэ? бидний нөгөө нэг бага багт бол одоо PC тоглодог хүүхдүүд чинь бараг л үзэн яддаг байлаа шүү дээ. Одоо бол тийм биш болцсон те компьютер хэрэглээ тэгээд одоо тамирчид бол бас яаж гоё байж болдгийг харуулж байна. Гэхдээ яг нөгөө нэг тэр хүлээж авч байгаа хүмүүс нь байна. А бас тэгтээ байгаа шүү дээ. Негатив нэг байгаа шүү дээ. Байгаа юу? Социохон байгаа байдаг л болоогүй юу? Нөгөө лофын бүртээг маань зүгээр шүү дээ. Барьж идэж байгаа шүү дээ балеринууд. Тийм үү? Тий, хамаг амтны мөнгөийг шуллаа. Чи стонер, PC-ний магнат энэ төр хөрх амтанд ажиллаад хийгээл явж байгаа бас нэг мондөг л хүн байгаа үстэй тэр чинь тий. Тэгээд хоёр найзууд уу? Найз үзэж шүү дээ. Нааг танилцуулдаг. Тэгээ. Амар гейминг яг нөгөө bootcamp энэ төр байхгүй байхад бүртөөтэй бид нар холбогдоод лофтер манах бэлтгэл хийдэг байсан. Тэгээ Монголоос нэг том асуудал пингвин тий. Тий. Гэтэ ер нь бол одоо 55-2-ын зөрүү бол амар их шүү дээ. Амар их байгаа. Гэтэ нөгөө нэг яг мэрэгчлийн тамирчид маань одоо пингний асуудлыг бол тоохо болжлоо л доо баг. Тэгээд монголчуудыг ер нь дийлхий болчихлоо шүү дээ. Аз дотор бол бас эвгүй болчихлоо шүү дээ. Сая нэг Fanspark гэдэг яг өчигдөр дууссан тэмцээн байгаа. Тэрэн дээр шүүгийн 4 дээр гэж 3 монгол баг хиттийн тайлуу ороод ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт D13 хин Tiger за нөгөөх нь юу байлаа? Мазала биш ээ. Мазала ч өөр нэртэй болцсон. Checkmate байсан. Checkmate. Тийм. Тэгээд тайлуу 4 гараад ирж байгаа. Тэгсэн чи D13 манлаа шоглож байгаа байхгүй. Нэг Азийн аварга болсон чи сүүлдээ Монголын аварга болоо. Юун дээр бас яг тэгж харагдчих нэг ой тогтолт. Тийм. Бас ингээд топ 10 ингээд дандаа Монгол нэр өгч. Тэгээд одоо эн чинь өөрөө маш том бизнес болчиход шүү дээ. Хол идэлтэй болчих. Оо тийш дээ. Тийм. Зочдоо жоох хөвөлчлээ. Юу задлах чаад гэж. Tiger уу? Алтангой. Tiger. Үндэснийхөө Tiger and Cage. Tiger-ийн хэрвээ контентыг үзэж байгаа бол би та нартай хайртай шүү. Стил байсан. Tiger зүгээр муудгүй үзэж Яа ярараа. Ядаргаад л дээ. Хоол идэнгээ гэсэн гэж юм ярилцах ч бас гоё юм да. Одоо гуруула чимээг басна идээ сууж. Тэгээ шүү гүйлгээд 30 минутын дараа. За одоо яриад орё. Сүүлд ямар кино үзв? Ер нь бол бас кино. Бас кинонд бүхэл бүтэн тоглолцсон юм шүү дээ.
Жүлдөгч юм сууж шүү. Ходод. Кино хамгийн сүүлд юу нүү одоо яг киног яг ингээд үзээд ингээд яа гэхээс илүүтэйг нүү тоглоомноос илүү таашаал авдаг болчихлоо. Яг тэгэхээр нөгөө тэр тоглоом гэдэг юм чинь дотор нь байгаа зохиол нь зөвхөн хүн алаад гүгээд идэг биш тэр чинь бүхэл бүтэн киноны дайтай. Тэрнээс илүү юм болчихж байгаа шүү дээ. Тэр би яг сүүлийн үед бол нэг кино үзээгүй. Гэхдээ санаж байгаа хамгийн сүүл юм. Тэгтээ Konami гэдэг том компани байгаа шүү дээ. Тоглоом бүтээдэг. Япон тий. Тэр дотор байдаг одоо нөгөө нэг бид нар чинь нөгөө нэг Street Fighter энэ хийсэн шиг санагдаад Konami ч та. Тэгээ тэр дотор Hideo Kojima гэдэг нэг нөхөр байгаа байхгүй. Тэр гарын Metal Gear гэдэг зурлыг бүтээсэн амар гар. Бүр ингээд солиотой хүн байхгүй юу? Хүн биш баха тэр. Тэр хүний бүтээсэн тэр хүн биш. Тий. Death Stranding гэдэг нэг тоглоом байна. Тэр тоглоомыг тоглосон яг бүтэн цаг дуусгаад уйлаад бүр яг нэрнгээс ингээд зэхэд л уйлсан. Тэстэй нэрээ нөгөө цонхныхоо юун дээр очиж ингээд сууж муугаад амар хэцүү байсан тэр төгсгөл. Үнэхээр хэцүү. Тэгээ тийм нөгөө нэг кино үзээд нэг яа их тийм мэдрэмжээс илүү давцсан болохоор нөгөө кино руу нэг очмооргүй санагдаад. Тэрийг хадгалж үлдмээр байгаа байхгүй дотроо тийм. Тэр нь зургт үздэг үү? Одоо баг болцсон баг тийм. Цөөхөн тийм. Хаа нэг хаа нэг бүр харчин даа гэсэн тийм. Чи тоглоом тоглож байхдаа нэг юуг нь гүйлгдэг юм шиг тий. Катценуудыг хэзээ гүйлгэж болохгүй шүү дээ. Би залхуураа гүйлгэж. Тэр юуг тоглож үзсэн үү? Stay Close. Үгүй. Хоёроо тоглолдог. Тэсний нэг бас нэг зөвүүн аим шиг хоррор кино. Тийм. Киног нэг тоглоом. Тэрийг яг нэг үе дээр начаал гаццсан тийм шүү дээ. Ороор болоо шээс. Катцен гэснээс одоо тоглоом дотор ингээд нууцлууд явж байдаг шүү дээ. Янз бүр юмуд байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг зүгээр нөгөө бийгүү нөгөө South Park гэдэг хүүхэлдэйн кино шүү дээ. Тэгсэн чинь Fractured by юу гэлээдэ? Asshole гэдгийг яг тэгж нэрлэж болохгүй болохоор Fractured by a hole гэд нэрлэлсэн байсан баха. Тэр тоглоом дээр нөгөө бүдүүн нүдэн шүү дээ. Дүрн. Тэр яг төгсгөл дээр ингээд катцин гарсан чинь ингээд тоглогч ингээд skip хийгээд байгаа байхгүй. Яг чам шиг skip хийгээд нэг 4-5 удаа skip хийсэн чинь шууд тоглогч нар руу уурлаа гэж. Чи skip хийж гинэ те. Болохгүй чи fucker. Тийм гардаг байл шүү. Тэг загнуул байж. Тэр ихтэй яг бүдүүлгэлтэй те. Тоглож байгаа л яг тоглосон тоглох. Одоо энэ карантинд ерөнхийдөө нэг 60 мар хонсон шүү дээ тий. Дунд нь хальт тавигдсан. Тэр хооронд яг юу хийв? Карантины хугацаанд одоо яг ярих юм бол ном л бичиж дуслаа. За намайг талаар нэг жижигхэн мэдээлэлтэй богинохон даг гэ. Энэ болохоор ер нь бол Монголд байгаагүй. Тийм, ном бол биш. Тэгээ энийг юу гэж нэрлэх вэ? Нэг нэр өгөх ёстой юм шүү. Харин тийм бодоол юм. Тэгээ нэг өдөр гараад ирэх байх. Яг тэгэхээр нөгөө нэг хэвлэмэл номоо хүн худалдаж аваад уншиж байгаа тохиолдолд ингээд интернет байхгүй бол ойлгож чадахгүй, гар утасгүй бол ойлгож чадахгүй. Тэр нэм хосолсон цог байж ажилтдаг. Тийм, шилждэг юм. Олон функцтэй. Тийм next level shit болох шээ. Харин тийм гэхдээ анх би бүр сонсож байгаа гайхаад яг юу ямар новшоо гэдэг байгаа даа гэж бодод. Би бүр гайхаад номон дээр юм дуутай гэх юм. Тэр чинь ойлгохгүй юм чи тэгээд ямар ч нэг уулзч чаад нэг асууя да. Ямар ч нэг сонин содон л болох гэдэг л гэж ойлгосон. Аха. Яг зориулаад хөгжмөд хийгдэж байгаа. Яг албан ёсны одоо жишээ нь яг Mavic-ийн нэг жишээ нэг дууг нь албан ёсны зөвшөөрлийг авцсан байгаа. Сэтгэл гутрал гэдэг дуу байгаа шүү дээ. Зөвшөөрлийг өгсөн байгаа. Хэдээр зарсан чи. Үгүй зараагүй. Өнгөө мө. Спорт. Эпизод 2-ын яг төгсгөлийг уншигч маань уншингуудаа Mavic-ийн сэтгэл гутрал гэдэг дууг сонсоод хамгийн сүүлийн 3 мөрийг уншихад л тэгэл ерөн зүгээр эвгүй болно. Бүр амар эвгүй болно. Тэгээ яг яаж тэгж таарсан ерөөсөө мэдэхгүй нь яг холбогдсон угаасаа. Тэгээ би өөрөө нөө бичиж дуусчаад YouTube-ээс яг Mavic-ийн дууг клик дараал өөрөө бүр тийм сад болсон. Йоо. Тэгж зөгцөн гэж басвал. Хэцүү л. 21 онд гарах уу? Юу? Ном. Ном одоо удахгүй гарлаа ш. Сарын дараа гарлаа ш. Хөөх ямар хурдан ажил. Хүмүүс ямар хурдан ажил. Яаж борлуулах юм? Номын нээлтийг онлайн. Номны нээлтийг одоо бас яг хэлж мэдэхгүй байна. Бас хүмүүс одоо ийм байхад бас олонний хөдөлгөөн хийж байгаа юм тийм. Онлайнаар нээчдэг юм бол гэж бодоод байна. Тэг үргэлжлэл тий. Гэтэ яг нэг олон сонголт нээлт хий. Одоо юу яарад явах энэ юу мууга харж байгаа номын нээлт л юу хамгийн чухал байгаа даа харин тийм ээ. Тэр нэг өдрийн тэр нэг юм
юм чин чамд ингээд дараагийн юм хий номны юу. Гоё тий. Тэр мэдрэмжийг өгнө шүү Тий. дээ. Тэр өдрийн хоол ирч яг чи байж байгаа шүү дээ. Тий. Хүн болго ингээд баяр үргээд маань зөв амар цэцэг мэцэг байж. Йоо, тэр чи яг ингээд нэг мөрөөдөл яваад байгаа юм байхгүй юу? хийсний ард байх ёстой нэг тийм мэдрэмж. Ааха. Би нөгөө яг хийсэн дээрээ онлайн хийчих байна. эпизодуудаа ингээд биччихсэн яг нэг тийм хүсэл гарч ирсэн бохгүй тий. Би ингээд нэг Harry Potter-ын зохиолч шиг суугаал тий. Хүмүүс хурж ирээд номоо аваад ингэж чаа эргүүлснэ. Нэр чи юм блэ тэр гэж чаа. Тэрэнд гар хэсэг зорж яа тэр бол яг ингээд мөрөдөл байгаа байхгүй тий. Гоё штэ. Тий. Гоё штэ. Хийх ном байсан. За би хоёр цавд нээсээ үуч бас нэг. Өө нэ тийш. Манайч чи ямар одоо цомог момог ном нэг үз гар үсэг бол зурж үзсэн. Гэрэн дээр шээс тий. Тэгэд одоо энэ давхар ер нь орлогын юу network яаж нөлөөлөв хөл хорой network бол ингэ байхгүй боллоо шүү дээ бид бүгдийнх тий. Яг энийг нөгөө нэг амар production-ы яг гүйцэтгэх удирдлага болон ингээд ер нь дээд тушаалтны албан тушаалуудыг ер нь ингээд дүүнэрт ингээд өгцөн. Шижрэг Кай бид гурав ингээд яг 16 жил яг ингээд ийм өрөвцөл. Гэж байгаа холтмоор байгаа байхгүй тий. Одоо жишээ нь манай Панда гэдэг бүжигчин залуу гүйцэтгэх сэрэл хийж байгаа. Тэгээ маркетинг нь одоо манай Assassin-ийг хийж байгаа. Assassin гэдэг нэрийг retire болгоцсон. Тийм байх шээ. Юу болсон? Ингээд Assassin байхгүй болсон. байхгүй болгож байгаа. Тэгэл амар болж байгаа тий. А гэхдээ яг энэгээр бас олон нийтэд бас дамжуулаад хэлгээд Assassin-ы яг шин залуучууд гэж хэн байх уу гэдгийг тун утгахгүй зарлах бол. Аа ядаргаад тий. Энэ бол зүгээр тоглосон юм. Тэгэд яг орлого гэдэг зүйл дээр бол яг үнэхээр дагцдуулсан. Сүлдсэн тий. Дагцдуулаад зүгээр хамраараа газар шагаа унтсан ер нь бол. Яг тэгэхээр яг манус бүр студ ингээд тогчуулаад баруун дөрвөн замд амар гоё байршилтай. Хүн болгон очиж болохоор юм газар. Тийм хоёр заалмалтай болгоод ингээд заслын хийгээд бүх юм болгоод төрөөс мөрөстөд бөөн зардал гарч байгаа шүү дээ. Нөгөө төр карантин. тэгэхээр шүү дээ яа сайд тий. Хэцүүлээ. Тэгээд одоо жишээ нь яг студийн сургалтыг танхимын хичээл орохгүй болчихж байгаа шүү дээ. Болиг шийдвэр гарч байгаа юм шүү дээ. Тэгээ тэр юугаа зассан юм а бүр болчих юм. Болиг шүү дээ тэр чинь. Тэг яг нөгөө нэг туристчтайгаа холбогдоод ингээд ийм үе таарчлаа ингээ гэсэн чинь түрээсээ ингээд жоохон байлгаж болохгүй гэсэн хэрэг. Зарим хүмүүс бас гоё ядтай тийм хүн байд юм байл шүү дээ. Тэгээ яах юм гэдэг. Тийм хүн таараагүй. Сайд. Одоо яг энэ хэсгээр ингээд нүрүү ингээд харахад бороо. Чөнөө. Нэг чи Бачкагийн одоо энэ царайг ч юм уу ер нь яг анх одоо Бачка гэдэг хүнийг хаанаас яаж мэдчихсэн бэ? Бүр анх таньдаг байх та. Ийм нөхөр байдаг та нэг бүжгэлтэй нөхөр байдаг та гэж. Золоох юм болов? Дугаалчдын золоох дээр ирж исэн чинь тий. Уу яг амьдэр биш чи өмнө бол нөгөө нэг өмнө бол мэдчихлээ. Тэрийг яг мэдгүй байна. Яг тийм memory би бол сандаа байхгүй. Би яг Бачкаг анх юунаас яаж харсан бэ гэхээр ягтун шиг юм багш идэгсэн шүү дээ. Яг тэгэхэд хамгийн анх зурагтаар би мангар болон Бачкаг гэж яхад скрин тайм мангар их. Юмд бол Бачкагаар тэгсээр амар хоногцсон. Би тэрнээс өмнө олдож исэн ч юм санагдаад байна. Мэдгүй. Дуул зэт дээр лавны ирж дуул зэт дээр очиж. Золоох дээр нэг ажил мэл яриад. Ягтун ч бүр дээр үйт шүү дээ. Тийм шүү дээ. Одоо 4 5 6 Гүй ээ. Хамгийн ихний ягтун шиг хэдэн оны? 14 5. Гүй ээ. Тийм их. Юу гэж 4 5 байт юм бэ? Ямар ч бүхнээс дээгүүрийн өмнө нөхгүй. Амар өмнө шүү. Амар өмнө. Тийм. Тэгэхээр бараг 5 6 жил болсон байхгүй. Тийм биш. Ямар амар юм. Оо анх би яг Бачкаг тэрэн дээр яг харчихсан. Тийм билүү. Би ч боддоо шүү дээ. Ер нь яг чиний одоо сошиалч гэдэг юм уу ямар нэрд гарсан мөч чинь чи өөрөө яг аль нэг гэж боддог. Оо мэдхгүй шүү дээ. Манайд чинь нөгөө нэг яг амар production гэж үүсгээд эн чинь болохоор нөгөө нэг хятад сурж байгаад тэнд байсан том студид ажиллаад 2 сая хүн амтай хотгоор шүү дээ. Ханжоу гэдэг хотгоор. Тэр дотор мангар том 2 студ байдаг. Хоорондоо rival студ бүжгийн. Нэгэнд нь би ажилласан бохгүй. Ямар нэг тохиолдол таарад. Тэгээ хоёул хятад студ тийм. Тэгээд нөгөө нэг сурч байсан сургууль мургуулаа болцсон бохгүй. Нөгөөд бол захирал нь яг надтай ч хэцүү хятад залуу байж таарад. Чамд би хятад хэл ярианы хятад хэл заагаад өгье. Би чамд цалин өгье. Чи тэр сургуультаа зүгээр сурхаа болоод маа тэр хүрдэр. Оо тэгээ гэж байгаа юм шүү. Оюутны визд оруулсан юм чи. Тэгээ сургууль дээр очиод надад F50 50 50. Тэгээд
Тэгээ нөөдөл нь гайхажсэн боловч яг тайлбарлаад хэлсэн ч бас нөөдөл нь ойлгочихж байгаа байхгүй. Яг тэндээс яг Монголд яг ийм юм байхгүй юм байна те. Зүгээр л ингэ бүжгийн хамтлагууд ингэ байдаг. Нөгөөдөл нь ингэж зүгээр найзууд гэж ингэж явж байгаа байгууллага байхгүй. Тэ. Яг 2010 онд хурж ирээ шууд хийсэн юм тэр байхгүй. Энийг зүгээр хятадуудад атаархаад тэгэхээр одоо амиртай rival үйлсүүд байна уу Монголд? Тухайн үед байдаг байсан. Тэгээд яг одоо жишээ нь 3 хоногийн өмнө л үү бүр нэг ярьжсэн байхгүй. Тухайд нөө Street Squad гэдэг нэг бүжгийн студ байдаг байсан. Сүхэ гэж залуу яг нөгөө нэг охины нэрийг мартчихжээ. Тэр хоёр хосууд байхгүй хоёр. Тэгээд тэнд ингээ бүжиглдэг Милан гэдэг нэг залуу. Одоо Америкт байдаг залуу. Нөгөө нэг Winter Soldier гэдэг дуу хийсэн Монгол юм. Мили X-Track гэдэг мэдхүү. X-Track-ийг сонсч байсан байх шүү. Америкт байдаг залуу байхгүй. Тэр залуу бүжгэлдэг байсан байхгүй ихлээр. Тэгэнгүүт нөө бид нар тухайн үед яг ямар үйлдэл хийсэн бэ гэхлээр юм эзэрхийлэх юм тактик барьсан байхгүй ерөөсөө те. Контент орооч тэр хийж байгаа юмараач тэр ингээ хил амаараач тэр ингээ бүгдийг нь аваад чад ингээ байхгүй болгоо хийсэн. Яг тэрэнд яг би одоо яг боддیں۔ Бид нар хаагаас ярьтیں۔ Яг 3 жил зарцуулсан юм байлаа. Яг ингээ жоохон муухай байгуулахад тийм муухайгаар ярих юм бол ингээ жоохон гиглээ хийсэн гэх юм те. Тэгээ сүүл бодоход муухай юм да гэж. Өсөлдөгч бол байжсэн бол ингээ цуг хөгж. Уг нь гоё те. Тий. Тэгэнгүүт одоо яг амар продакшнтэй яг ингээд яг rivalry хийчихээр гэх юм бол одоо залуучууд гарч ирж байгаа. Одоо нөгөө хиний төвөгийн дүүнер одоо байсан гэж ярих нь зүг баг те. 116 те. Тэд нар одоо Squads гэдэг нэртэй байгаа. Тэр хэд одоо өөрсдөө ингээд юм Honest Media гэдэг нэг газартай хамтраад ийм бүжгийн хөрх юм цуврал энэ хийгээд эхэлсэн. Аюу гоё явж байгаа байхгүй те. Тэгвэл манус өөрсдөө ингээд хийхгүй байгаа байж ингээд гэх шаардлага байхгүй. Одоо тэр залуучуудыг дэмжихээс үр шанс болж байгаа байхгүй те. Гоё. Тийш шинэ үе бол гоё дэмжиж байгаа. Тий. Тэгээд амирын бас нэр нь надад аюу таалагддаг. Aim for Revolution тий. Тэнгүүдээ бичлэлтийн ингээд амир болгоцсон. Зэгүн наад нэр хийн өгсөн. Би өгсөн. Яа. Мэнч яг тэгж асуух гэж хүлээж байлаа шүү дээ. Автобусны дотор явж байсан байхгүй. Тэ нэг яг хаашаа явж байсан мэдэхгүй байна. Нөгөө 1-6 тоглолдог байсан. Тэ ингээд яг гарахаас өмнө эсэр татчихсан. Баха эсэр буудсахгүй, опор буудаал. Тэгээд бичиж эймтэй юу холбож болох вэ гэж бүх юм тэндээс хэлсэн юм уу тэгээд гоё өстой гоё нэр өгсөн. Тэгээ юмд нэр өгнө гэдэг чинь амар чухал шүү дээ. Харин тийм ээ. Манай одоо номондоо нэр өгөөгүй юм шиг. Харин юу дуу мог бол эхлээ хийчихдэг шүү дээ. Тэгээ цацгахаа он бод шүү дээ. Юу гэж нэр өгөхгүй л. Тэгээд нэр амар чухал. People уучтай Штамбра авдагч. Штамбра. Энийг юу гэсэн үг? Штамбра орсоор юу гэж дууддаг юм бэ? Мэдхгүй шүү дээ. Ямар ч орс үгтэй Штамбра. Штамбра. Монгол гэж юм болж байгаа. Задлагчл гэж орчуулдаг. Тэхлэх бах. Гэтэ манай энэ Монгол үгнүүд Монгол үг зүштэй. Ялангуяа одоо машины техникийн тэр юунууд дандаа орстой. Тийм. Стартер. Стартер биш юм. Стартер. Хумлаатар. Амаржаа. Сүүлд тэр нөгөө боловсрлоос хийж байгаа нэвтрүүлэгч юм бол яг зөв юм билээ шүү дээ. Тэгэхээр жишээ нь одоо итвэх жижээ гэж бичгэн зөв юм билээ шүү дээ. 2 жил дараа л орчихсон шүү дээ. Итвэх жижээ. Тэгээ шокнд орсон байсан юм уу? Би яаж мэдгээд ирэж байна? Би ч үсмүс. Гэтэ би яг нөгөө нэг монгол хэлнийхээ уран зохиолын багш нарыгаа муулж байгаа юм биш шүү. Гэтэ яг зүгээр тэгэл үлдчихчих яа. Хин над тэгээ заагаад өгсөн бүү. Идэгчээ. Яа сонин үг байж. Тэгээ нөгөө нэг үсэглэлээд байгаа шүү дээ тэр чинь. Тэгэд яг тэр нь болохоор яг 40 онд баталсан юмыг одоо нотлох баримт болгож гарч ирээд байгаа байхгүй. Тэнд хинч маргаж чадахгүй. Тэгээ монголчууд хоорондоо муудалцаад байлаа л дээ. Гэтэл энийг болчмоор байна. Байн солиод идэх. Харин тий ядаргаад яа тийм бол хийх юм биш яагаад би сайн хэлнэ шүү дээ. Энд чинь сольсон биш юм билээ. Биш сүүлдэгтээ сольсон шүү дээ. 1940 онд баталсан юм билээ тэр чинь. Тэрнээс хойш юу ч солиогүй гэдэг байна. Одоо тэгээд ингэж бичнэ ингэж байцаа юу гэж баахан солиод шүү дээ. Тийш тэрийг л яриад байна. Чи байн ингэж одоо ингэж бичнэгээ ядаргаатай тий яг доороо бичгээд мөкөө одоо ингэж бичнэгээ шүү. Нэг хүн биднийг унгаах гэдэг тий. Яг тэгэх гээд байна тий. Би тэгээд 12 сарын 31-нд тэгээ хийх юм болтохгүй баярын наастар ордгүй юусоо. Тэгээ байж байгаа. За өнөөдрийн хэрэлдэх сэдв гээд хүсэй гэдгийг яаж бичих вэ гэдэг дээр хүмүүс зодтолтуулаа ярьсан шүү дээ. Зөвлөлийн тэмдэгтэй эсвэл ээдэг. Бид нар ч бай болчихлоо. Зөвлөн шүү дээ. Хөргийг нь болохоор яг шүү дээ. 12 сарын 31-нд 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 12 сарын 31-nd 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 12 saac 12 saac 12 saa
Үгүй. За. Ийм юм болохгүй яг. Хэцүүц. Амар бачка. Сүлд ихсэн шүү дээ. Нэг стрим хийдэг байх үед баха. Би ч нэг хэсэг стрим хийж солиорсон. Тэсэн чинь таны овгийг амар гэдэг юм уу? Амрын бачка. Ерөөсөө л яг амар бачка. Тий, Амар бачка. Сүлдээ нөөдх нь ингээд юу ч болоод байгаа. Тэгэл яг тэр болгоны араас хучаа гэдэг нэр орж ирдэг л дээ. Би ч нөө Жигийн нөө хахаа гэдэг нэг клипэн дээр жоохон муухай авиралцсан шүү дээ. Тэ наа уучлаарай. Одоо бодохгүй. Газ илчин. Маяга уучлаарай. Тэр яг импровизац гэсэн үү те? Бүр яг тавилсан л та. Гүүш дээ. Яг диглэж байгаа байхгүй. Гэтэ яг нөгөө нэг би болохоор яг импровизацаараа яг тэр үед ингээд ингэсэн бол гэж бодсон. яг нэг юм муухай болцсон юм аа тийм ингэж ингэдэг байхгүй. Тэр чи ард тийм байлаар тэ маяга уучлаарай биш тийм. Яг тэ чи өөрөө л хэлсэн шүү дээ. Мань зүгээр өөрөө хэлсэн шүү дээ. Одоо мань тийм хүм хийхгүй. Баскет бол хамаарлаггүй шүү дээ. Тэр биф мэт бол ямар ч хамаарлаггүй шүү дээ. Надад хамааралтай байсан. Хамааралтай би шууд G надад тэр дийлийг тавих гэдэг ингээд иймэрхүү санаа байна гэдээ ярихт нь надтай биф байсан болохоор тэг хийсэн. Амар сүртэй хүлээж байна. Муухай харьцаатай байсан юм уу тэгэд. Нодлныг юунд ороод танах нэг хожигдсон шүү дээ. Юунд? Үнзүүнэгийн нэг 3 жилийн Оо тийш дээ ачим. Мэдгэшээ. Цаач харин шүү чи. Юу яриа мунзүүн битээ. Чи санаа таа болов те. Айзи бас таанд үс те. Айзи манад байсан. Айзи битэр чинь Айзи 5-2 жил ер нь бууддаг юм л шүү те. Тий. Бит хоёр чинь rival байжснаа нэг баг болцсон байхгүй юу? Тэгжсэн Grimix яг сүүлийн тоглолтын дээр Grimix баг ингэсэн шүү дээ. Харин ингээд зүгээр тийм сайн юм л шүү. Үгүй зүгээр мэдгүй. Үгүй тэр өдөр л тэр нэг раунд дээр л тэнцээ авсан аваад. Айзээ усаа. Тэгэлдээ. Яг мэдгүй ингээд дарцсан юм. Түс. Quad уу ace уу бисаа санахгүй. Гэтэ яг тэр бүхэн тэрнээс болоод самбарлцсан байхгүй. Үнзүүнэ ч уусаа. Тэр идэл өрсөл та идэл өрсөлддөг байлээ шүү дээ. Тулгаа мэдээч, чисана мэдээч ингээ доогоор ингээ заа. Орсноо өгснэ тэд хоёр гэж хэлээ шүү. Юугаач мэдгүй те. Тий, зүгээр яг ингээ газраас хүн харж өгдөггүй байдаг. Цайрж байргаа дүмнөр нар цайрж байх гэдэг юм аа. Сайн мөнзөн уулын нөгөө нэг юугаа дахиад хийх гэж оролдоо. Тэгээд хөл хорийн яг карантинд орсон. Бүгд гэртээ. Тэгээд тэрний дараа нэг Dota-гийнхыг хиймээгээ Dota мод төрж би болно. Одоо ч болсон баг таа. Одоо Manchester Dota бүр хөдлөө шээ бас л. Dota нэг л тоглодог гэсэн. Геймер л хүмүүс юм байна те бид нар бүгд. Тий. Бонороо геймер л хүмүүс юм байна. Гоё штэ. Тэгэд одоо амар яг CS:GO-ийн багтай байхдаа хамгийн одоо оролцоод шагнал авч ирсэн том тэмцээн Баггүй бүгдэнд нь баггүй госолцсон. Бид нар хамгийн том амжилт гаргасан тэмцээн гэх юм бол яг жил өмнө. Цагаан сарын үеэр бас карантин байсан байхгүй хойч та. Тэгээд бид нар ингээд бүр аргаа ороод ингээд хоёр нь аагүй тэр чинь яг тэмцээний өдрөө нэг 5 компьютер олоод тоглож байсан байхгүй. Олоод. Тий. Энэ тэнцээ цуглуулж байгаа байхгүй юм чи. Bootcamp байхгүйсэн юм чи. Мөнгө байхгүй. Тэгээд бид нар нөгөө нэг ESL Rio 2020 гэдэг тэмцээний Азийн qualifier'д ороод тэгээ close руу шалгарч байсан. Тийм л том амжилт. Өөр юу ч байхгүй. Тийшээ ороход мөнгө төлдөг юм уу? Үгүй. Яг open дээр болохоор яг амар олон баруун багтаа даалгавар гарч ирэн тий. Тэгээ close руу ороод бид нар Японы номер 1 байсан. Тухайн үед одоо байхгүй. Ignis гэдэг багтаа тарж байсан. Brain энэ томчууд бүгд дээр байсан хөөх. Тэгээ яг нэг том багуудтай анх удаа тоглож үзэл. Вау гэл. Яг тэр experience аваад. Тэр гоё те. Амар гоё хэлээ. Гоё мэдрэмжтэй гоё тоглолоо. Үгүй хараа ингэдэм билээ. Багийн нэрнээс нь болоод айчдаг бах те. Зэрэг баг. Тоглогч нар бол яг тэгдэг. Нөгөө нэг багийн нэр биш ингээд за багийн нэр мэдээж те. Тэгснэ дотор нь байгаа нөгөө нэг тоглогчийг хараад шуурчдаг. Салгалцдаг. Тэгээ нөгөөтг нь тайвшруулаад хизүү нараа өөрөө баг дотор нь ороод тоглол амар юм байлээ. Ард нь харц зогсно гэдэг үлээ. Нервтэхгүй тийхт салгалцдаг. Гар мар татаж мат. Амар хэцүү юм бэл. Гэтэ аяг гоё. Тэгээ нөгөө багийнхаа тоглолтыг нөгөө bootcamp дээрээс хараа зогсно гэдэг чинь бас амар таашаал өгч. Бас гоё мэдрэмж хаа тий. Орилж маа. Манай ч нөгөө нэг юм том өрөөнд 2 өрөө байранд bootcamp хийдэг. Тэгээ нөгөө нэг юугаа
акустик хавтнаар ингээд бүрдсэн. Дээшээ нэг гэдэг чимээл очно уу гэхээс бид нэр ойрлож чад хинч сонсогдох. That's nice. Тэгээд одоо ийм going ч юм одоо ийм электроник спортын багтаа байхад тэр баг одоо тоглогч нартай багийн эзэн зүгээс хийдэг дийл нь ер нь ямар хөө вэ? Янз бүр байгаа. Жишээ нь одоо том багууд байгаа шүү дээ. D13, Checkmate, Tiger гэх багууд байгаа шүү дээ. Сүүлд нь Black Company болсон, мацаалачтай болсон байхгүй. Тэгээ эднэр болохоор дотор яг ямар дийлтэй байдгийг мэдэхгүй. Гэтэ багууд ер нь бол багийн эзэд тоглогч нараа цалинжуулдаг гэдэг юмыг бол сонссон. Гэтэ тэр бол үнэн баг. Сар болгонд Сар болгонд тэрийн өстө мань мэдэхгүй байна. Дотор одоо ямар байдгийг сайн мэдэхгүй байна. А би болохоор багтаага яг дөнгөж энэ чинь баг стартап бизнес болчихж байгаа шүү дээ. Тийм болохоор би та нартай цалин байхгүй. Би та нарыг хоолыг дай. Би та нарыг boot camp-ыг бүгдийг яа компьютероор чанга ингэ болоо. Хэдүүл амжилт байр бол цаанаас л тийм. Амжилт тэрнээс ингээ тий. Ховчлоо явчихна шүү дээ. Яг тийм л дийлтэй байсан. Гэтэ хизээч тэр Спонсор байсан уу? спонсор бид нар Монпейтэй ажилласан. Хуучин Candy байсан. Тэгээд Баясах хуйлч гэдэг компани байдаг. Баясах трейд гэдэг байдаг. Rival. Баясах хуйлч шүү. Тий. Баясах хуйлч шүү, трейд биш. Гэтэ трейдийнхаа яриа. Ядаргаад тий. Тий. Геймингтэй тэр нөгөө Керчешки гэдэг нэг юм өргөнцөр байсан байхгүй. Тэр нь болохоор Европын нэг оронд e-спортыг бүр дэмждэг. Тэгээд тоглогчдоо зөөдөг онгоц монгоц гэсэн тэр компани өөрөө. Тэгэхээр нөгөө нэг айгуу дуртай байсан багт гоё. Гоё байсан. Одоо яг энэ зүйл харлуулаа гэсэн. Октын баг ус бүрдүүлсэн тий. Октын баг яг үндэ яваагүй мó. Тэр нөгөө нэг яг имиж бүрдүүлэлтэн дээр ажиллаж исэн чинь асуудал үүсээд нөгөө нэг хулгай зэлгээний асуудал үүсэл. Тэгэл тэрнээс чинь болохоор хүн ингээд илэрчтэй юм л шүү дээ. 100% итгэцсэн байсан бүр ингээд тэр чинь brotherhood гэдэг юм байдаг шүү дээ. Нэг юм ах дүүсийн харилцаа гэж юм байна шүү дээ. Ингээд бүр яг бүхнээ зориулаад итгэцсэн байсан юм дээр ингээд ингэчээр ингээд яг хэсэгт илэрчсэн шоконд ороо. Юу нэг хамт ингээд юм хийнэ гэдэг чинь нэг ёсондоо юу нэг юм гэр бүл болж ижил явнаа л гэсэн үг нэгэндээ итгэлцсэн. Нэгэндээ ингээд дэмждэг цуг ууж иддэг өөлж унждаг тийм байж иж яах юм дээр нэг тэгэхээр бас талхад бол боохгүй л. Харин тэгээд тэрнээс хойш бүтэн 1-2 сар бүр яг ингээд юу ч хиймээргүй. Тэр гейминг гэдэг газар руу бүр boot camp руу очимооргүй санагдчихж байгаа юм чинь. Хамаг унаачж байгаа тийм. Урам уурцаа. Тэгээд тэр тоглогч нарыг хөөчж байгаа. Тэгэнгүүт бид нэр тоглогчийн асуудалтай болчихж байгаа. Ингэнгүүт шууд баг өөрөө ганхаад эхэлдэг. Яг тэгэхээр энэ чинь хөлбөмбөгийн 11 хүнтэй баг биш шүү дээ. 5 хүн байх хэвээр. Сэлгээний 1 хүн байлгана гэдэг бол хэцүү байхгүй. Тавал аяг тоглолцоод нэг нь тийм зүгээр байж л үүдэг. Тэр хүнд хэсдгүү ер нь бол аюу хэцүү. Ер нь байдал жоо хэцүү л юм л. Тэгэд e-спортын багтаа болно гэдээ бодож байгаа. Өөр залуучууд байх юм бол жоохон бас бодож байгаа. Энэ ажлыг эхлүүлээрээ бас хүний зөв сонгороо тий. Бас яггүй ажил юм байна шүү. Гэхдээ зөв маркетинг хийгээ зөв яаж чадвал бас бүр юм одоо limitless тийм байгаад байгаа шүү дээ. Бүр тэр үнээр гараа явуулчихар тий. Хүш сая маш том шагналын сантай шүү дээ. Ер нь бол e-спорт чинь тий. Dota, LoL, Counter. Тий. PUBG Mobile-аар сая Монголыг төлөөлөө Zeus гэдэг баг явцсан. Дубайд явж байгаа шүү дээ одоо. Вау. Тэр залуучууд өстой. Гоё юм бүтээж, гоё төв бүтээж тий. Дараа үеийнхээ хүүхдүүд гоё урам өгч юм. Тэгээд PUBG бол би мэдэхгүй л дээ. Өөрөө тоглолтгүй. Яг ингээл нөгөө аймрын PUBG-гийн баг болъё гэсэн санал айгүй их ирдэг мөртлөө яг мэдэхгүй салбар руу орохгоор тэгэхээр бас жоохон эвгүй болтой. Тэгээ ямар ч Zeus-ийн да амжилт хүсье бүгдийн үзүүлээрээ дүүгүүр шүү дээ. Тэгээд хүннүү хоёрынхан бас тусалсан байлаа. Хүннүү гэдэг газар таарчлаа. Ямар хүннүүтэй өдөртэй өдөр. Хүннүү ресторан гэх. Хүннүүгээс салахгүй юм байна. Чи гэхдээ хүннүүчүүдийн талаар аах боллоо шүү дээ. Нөгөөдг нь ярьж барай те. Тэгвэл шүү дээ Баашкагийн мэдээж бүжигчүүн хөгжмийн ертөнц хөгжмийн плейлистнээсээ танилцуулж. Голцоо ямар төрлийн жанрын хөгжмөд сонсдог? Одоо ингээд нөө жанраар хувааж болохгүй болчихж байгаа. Жишээ нь би өөрийгөө Blink гэж нэрлэдэг байхгүй. Тэгээд намайг үзэж байгаа хүмүүс Blink гэдэг хэлээр ойлгож байна. Би бол Blink гэдэг хэлээр. Blackpink гэдэг юм шиг. Биз. Би жаагаа Blink-тэй тэгээ юунаас хамаагүй болчихдаг гэж ойлгосон. Blackpink-ийн фэнүүд өөрсдөө Blink гэж нэрлэдэг юм уу те? Би Blink байхгүй юу? Окей. Тэг. Тэгээд жишээ нь би Blackpink сонсдог мөртлөө
амар hard rock сонсдог. Тэгснэ бүр goth rock сонсдог. Тэгснэ hip hop сонсдог. Ингээд барьцалдахгүй. Гэтэ ийм сүнслэг ийм хөгжмөнд амар дуртай. Ер нь бол. Тэгээ миний номон дээр ч гэсэн ер нь аяг хийж байгаа залуу тэртэл дээр илүү их ажиллаж байгаа бохтой. Залуу минь гоё игрээ. Ко чиний чихэнд шивнэн гэдэг шүү дээ. Манай Ко бас рэп сонсдог залуучууд байсан мэдж байгаа. Ко ингээд Бачкагийн номон дээр хамтарч ажиллаж байгаа. Бас надруу битэр айгу хөөрхөн ингээд яадаг вэ? Яаха би чадах юм болоо та яа. Гэхдээ наа чи чамд юм чаленж болно чи гэхдээ өөөсөө би Ког мэддэг чиний дотор ч ингээд байгаа чи зүгээр гоё ойлголцчих. Тэгээ та хоёрын мэдрэмж яг ингээд давхцж ивэл тэр яг болж гинэ гэсэн үг гэсэн чи. За дүүн хичээнэ гээл орсон шүү дээ. Тэгээ айгу хурдан демо явуулсан над руу. Тэр чинь юунаас нэг зарцуул бас зарцаамаагүй. Байхгүй шүү дээ. Шоо стужин болоо ингээ хөлтөөс суудсан ингээ. Аха өнөөдөр байхгүй байна гэд. Яг нөгөө юу н орохороо ингээд яг ингээд тий орчдөг. Тэгэл нэг цаг магийн дотор ингээ хийж нэг орохгүй бол ингээ 7 молоо хоног ингээ. Тийм бах. Хүний нөгөө мэдрэмжээсээ л мань тугасаад бүгдэрдээ шүү дээ. Тий, ер нь тиймэрхүү талдаа шүү дээ. Тэгэл мэлт хийж одоо бүжгээр ярих юм бол би бол яг тэгдэг. Ингээд нэг юм хийх гээ зарцаал ингээд байгаль. Нэг хийчүүл 2 3 мангар болчихдаг тий. Тэгээ бүжигэн дээр би бас гайхаад байдаг. Хүмүүс одоо жишээ нь бүжиг мэдхгүй одоо манд юм ч юм уу сурахтаа хөдөлгөөнүүдэд цээжлэх гэж ингээд амар ингээд мартаад байдаг байхгүй. Тэр ч яг би 10 жил дэлгэр хайлтны урлагийн өсөмөлтөд бүжиглэжсэн. Тэнгүүд бүжиг зохиодог хүн маань өөрийнхөө дээр зохиосон хөдөлгөөнөө яаж цээжилдэг? Яг наач асуулт жоохон асуудал болчиход. Удаалаа нагаш тий. Одоо жишээ нөгөө маа гүйцэтгэх захирлыг хийж байгаа панда гэж залуу байгаа шүү дээ. Би яж чад амар ажилсан хүнийг захирлаа болгоод амжилчжээ. Тэгээ би ингээд нэг жоохон юмнаас хоошоо суугаад ингээд залхуурах гэж оролдонгуултар үгүй хаа энийг хийх ёстой. Өнөөдөр хийх ёстой. Гадаа чи ирсэн маань гараад ирсэн. Яг тийм бод байгаа юм. Тэгвэл за ингээд маргааш ингээд ийм дэглэлтийг ийм байдлаар бичээ шүү. Ингээрэй гэх тэгэнгүүт би нөгөөдхийн шүн хийчих өглөө марч. Тэгээд яг дүүдээ загнуулж байгаа байхгүй. Тэгээ өглөө ингээд босцсон. Харин тийм ахын нар мартаад ахыг уучлаарай гэсэн. Гэхдээ нөгөө нэг одоо хөдөлгөөн болгон яг утга илэрхийлэхгүй ч гэсэн яг нэг юм доторх бас нэг сүнстэй байдаг тийм одоо жишээ нь баруун гар энд ирж байгаа бол энд ямар нэгэн утгатай байх хэрэгтэй байдаг. Энийг одоо бүжиг дэглээ чинь ингэж хийж байгаа бол энийг ингэж хийж болохгүй гэдэг чинь яг сүнсний асуудал яригдаад байгаа хөөх тийм. Одоо тэгж л тайлбарлах хамгийн амархан ойлгосон. Юу одоо нэг юм хөдөлгөөн цээжлэн гэдэг нэг юм тархиндаа нэг юм тоотлоод байна л гэсэн үг шүү дээ. Тийм яг одоо жишээ нь ингээ бүтэн юм 5 минутын перформанс үзүүлэхэд бол амар юу гарна шүү дээ. Мангар олон тоотой байдаг шүү дээ. Тийм. Тэгээд чинь нэг юм 100 200 дараалсан хөдөлгөөнийг ингээ 10 хүн зэрэг хийх даалгавартай шүү дээ, тийм. Тэр чинь тархиндаа нэг юм кодлж ийн л гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд удаан хийгээд ирэхээр тэр нь баг ингээд орцдог. Шууд орчдөг болчдөг бах тий. Тийм. Анх мах сурахад бол яг 5 6 7 8 гэдэг нэг яг нэг тоогоор ингэдэж шүү дээ. Нэг өөр нь бүжин тэр. Хөө. Вече клабд бол муу. Яг зүгээр нэг юм. Би гэхдээ багтаа амар хөдөлгөөний хөвсөлтэй намайг цэцэрлэгт байх заяа. Бүр цэцэг бага юм заяа. Цэцэрлэгт байхад цэцэрлэгээс ингээд одоо хайзарлан гэх юм уу нэг хүн ирээд тэгээд тэр нэг цэцэрлэгийг төлөөлүүлсэн нэг юм тэмцээн гаргаад тэгээд нөгөө дуу хөгжмийн юм уу нэг багштай бүжгийн багштай цуг явж агаад манай анги руу орж ирээ. За ингээд танаа анги те эрэхтэй нэг эрэхтэй хөлт эрэхтэй хамгийн бүжгэлж чадхаар гэсэн чи манай цэцэрлэгийн багш шууд наваад дуудаа ш. Тэгэхээр би нэг тийм нэг юм хөдөлгөөнтэй ч юм эсвэл нэг юм арай хөвсөлтэй байсан юм уу эсвэл нэг хөгжмийн юутэй ч байсан юм. Тэгээ би бүжиглээ тэгээ тэр нь бэлдээд дүүргийн тэмцээнд ороод дүүргээсээ гараад улсын тэмцээн рүү явж ирсэн шүү дээ. Улсын тэмцээн рүү цэцэрлэгийн өө жоохон үүдгэн нэр. Жоохон хөвгтөө тэгээд улсын тэмцээн рүү явахад нь би салхин цэцэгтэй тэгээ миний оронд өөрхөө авч яваад. Тэгээ миний бүжгийн карьер дууссан шүү дээ. Яг тэр дууссан. Би сүүлд нэг ийм юм олж мэдсэн шүү дээ. Монголын урлагт байсан одоо дуучин дууны хамтлагууд ингээд хүмүүс байгаа шүү дээ. Тэр болгон бүжгээр бүгд эхэлсэн. Одоо шинэ ааштай байх нар байгаа шүү дээ. Бүгдээрээ те бүгд бүжгэлдэг байсан бохоо тэр хүмүүс чинь. Тэгээ нөгөө нэг тухайн үед ингээд бүжгэлдэг байсан нөгөө рэп бүжиг гэл байгаа шүү дээ. Яг тэрийг явьсан. Тэгээд яг энэ тэр зүйлийг бид нар зогсоосон юм шиг үл тэр. Манай шижрээл дуулж байгаа. Арай ч хавтлагаараа дуулчаагүй гэж. Би дуулаагүй, Кай дуулаагүй байхгүй. Дуучин болмоор. Тийм байх тий. Тэгэхээр
That's да. Нэг дуу хийгээл шууд ярьж байгаа л хийчдэг болсон л ч тий. Нэвтрүүлэг дээр нь очиод шууд дуу хийгээл за гээл Нэг ийм санаа гарсан шүү дээ. Өмнөх карантин дээр заяа бүр яг өмнөхөөс ёо бүр ямар олон карантин болчихсон. PC нээхгүй байсан үе байгаа шүү дээ. Тэгсэн чи би нэг тийм санаа пандад хэлдэг байхгүй залгаад хань нэг ийм дуу хоёул хийвэл яа чинь гэдэг. Тэр funny дуу тэр нэг PC нэгээ гэдэг нэг ийм дуу яа. Нэг trap ингээд болгоод нэг хийчихвэл гоё штэ гэдэг тэгсэн чинь тийм гэжсэн чинь яг нэг 12 доо дараа нийцсэн. Нэгэшээс. тэгэнгүүт за Ремикс чинь фан дуу хийсэн юм байна. Мануудан байна. Тий. Самгивсаал гэдэг дуутай зааж. Бас тийм тий. Самгивсаал юу лээ? Тэр сангисаа. Тэр хавцаа тий. Сангисаа болж юм уу? Зэрлэг гар штэ. За зарцаамгууд ингээд дуусгах. Тэр зарцааш. Тэрс нөгөө ярих юмныхаа листийг яг бичингуудаа дээр үлдээсэн байгаа юм чинь. Тэгээ санжиснараа л ирлээ. За энэ завшааныг ашиглаад. За энэ завшааныг энэ чинь яг ингээд гоё ярьдаг хөөх. Намайг дагараа гэжтэй гэсэн. Үгүй. Тийм. Instagram-ын followers хамаагүй болцсон сүүлийн үед. Сайн байцгаана уу? Намайг Бацүрэг гэдэг. Би монгол хүн. Одоо яг сайн нэг морин уур өдр яваад яг тавгад. Та нар наваг яагаад Вьетнам гэдэг. Чи яахад намайг бүр бүх Вьетнам энэ муу стач яагаад царайгаараа бүжиглээд байгаа Вьетнам бэ? Машин засалгаа зайлгүй тийм комент байгаа өнөр. Бити намайг тэгээч. Тэр бол Монгол. Тий. Амрын Бацүрэг. Амрын Бацүрэг. Амгаас өвгтө Эрдэнэбаатарын Амрын Бацүрэг. Ядаргаад. Амар гэдэг овгтой болсон байдаг тий. За баярлалаа. Ингээд эпизод 10 байлаа. Урилгын маань хүлээж ирсэн. Амрын Бачкада баярлалаа. Тэгээд Хүмүүр рестораны хамт олондоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За хамт байгаа найруулагчтай бас баярлалаа. Хоолны хамт гоё байсан. За тасархоо. За ёо.